За өдрийн мэнд өнөөдрийнхээ бичлэгээр та бүхэндээ онлайнд хэрэгтэй файлуудаа тийм үнэгүй хадгалах вэ гэдэг тарж байгаа мэдээлэл оруулах гэж бодлоо. За юун түрүүнд хэрэгтэй файлуудаа компьютер дээр хадгалах юм бол мэдээж устгах ер нь магадaltaй. За дээр нь эвдрэх одоо жишээ нь зураг мураг Excel Word-ын файлууд заримдаа эвдрээд ингээд яцдаг, нэгтгэе бичдэг. За дараагийн асуудал нь болохоор мэдээж вирусдэх. За өөр нэг сони асуудал нэг үл одоо нэг хэрэгтэй файлуудаа олон жил явуулсан дэр нь ингээд мартаад хаана хадгалснаас мэдхий ячдаг. За хамгийн түрүүнд бол мэдээж сан толгох сайт гэвэл мэдээж Google Drive байна да. Google Drive. За миний Google Drive-ын чинь ингээ харагдаж байна. 15 GB-ийн үнэгүй тийм онлайнд хязгааргүй насан туршийн файл хадгалах боломжтой. За одоо би чиний хамгийн сүүлд 2019 онд ийш нь ингээд файлаа өөрчилсөн гэж авч байна. За мэдээж бүх төрлийн файлуудыг хадгалах боломжтой. Зураг, бичлэг, Excel, RAR, zip, MCI, zip, RAR, portable, Word, doc, ерөөсөө бүх төрлийн файлуудыг хадгалах боломжтой. Багтаа хэмжээний хувьд бол ер нь бол 15 ГБ хүртэл ер нь бол хадгалах боломжтой гэсэн үг. За тэгээд Google Drive-ыг бид мөн давхар утаснаас ашиглах боломжтой. Ер нь бол ихэнх утсан дээр нөгөө нэг default маягаар сууж өгдөг Google Drive-ээр. Бид нэр Google Drive суугаад ихээр ерөөсөө Gmail-ийг ашиглаад орчин гэсэн үг. Тэгээд утсан дээрээсээ хэрэгтэй файлуудаа бас Google Drive руугаа аваад байж болно гэсэн үг. Хамгийн найдвартай хамгийн тийм нөгөө нэг stable гэх юм уу? Санал болгох нэг байна да. За хоёр дахь нь Mega Share гээд арай их багтаамжтай. Тэгээд за миний Mega Share энэ ч байж байна. Mega Share бас 20 ГБ хүртэл үнэгүй. За тэгээд хурдны хувьд л ер нь маш хурдан. За тэгээд бас нэг онцлог нь юу вэ гэхээр ингээд нөгөө copy link маягийн юм оруулж болдог гэсэн үг. Файл апплод хийх гутаа тэрийг хүмүүс рүү ингээд шеэрлж болдог гэсэн үг. Одоо би чиний надад энэ дизайныг шууд ингээд нэг хүн рүү ингээд шеэрлээ өгчөж болно гэсэн үг. Нөгөө хүн маань логин хийхгүйгээр шууд энийг татаад авчиж болно гэсэн үг. За тийм давуу талтай байна. За дараагийнх нь OneDrive 5 ГБ. За OneDrive 5 ГБ өгдөг ч гэсэн гол онцлог нь энэ маань өөрөө компьютер руу синк хийцдэг. Би одоо компьютерээр OneDrive-ээр оруулсан байна. Өөрийнхөө Gmail-ээр орсон гэсэн үг. За тэгээд би харуулъя л та жишээ. Одоо би энд ямар нэг юм өөрчлөх юм болвол энд би ямар нэг юм өөрчлөх юм болвол юу яана гэсэн үг. Ийшээгаа шууд синхлээд орчин гэсэн үг. Энэ талтаа өөрчлөх юм бол бас ийшээгаа орчин. Ерөөсөө ингээд компьютер дээрээсээ би одоо нэг юм фолдер үүсгэл ийшээгээ би хэрэгтэй файлуудаа хуулаад байх юм бол шууд автоматар онлайн руу ороод байна гэсэн үг. Энэ миний гэр нь байнга ашигладаг бас их давуу талтай байгаа. За өөр нэг онцлог нь юу вэ гэхээр version history-тэй энэ version history гээд ямар нэгэн байдлаар та буруу юм хийгээд явцсан байвал тэрийг restore хийх боломжтой. Өмнөх вершнүүдээ хийсэн сай болноор нэр нь вершн үүсдэг санагдаж байна. Энийг ч яах вэ? За дараагийнх нь sync. За мөн 5 ГБ өгөх боломжтой. Sync. Би sync-ээ хаагаа хийсэн ба шүү дээ. За энэ бас OneDrive-тай ажиллахаар компьютер руу бас sync хийх боломжтой. Бас их дайжгүй санагдсан. 5 ГБ үнэгүй насан турших. За дараагийн нэг гоё сайт болсон. Terabox гээд
1 терабайт хүртэл файл хадгалах боломжтой. Нэг тийм үнэгүй тийм файл шеэр байт юм байна. За би нэг 2 зураг хийж үзсэн. За мэдээж татчих боломжтой. 1 терабайт хүртэл хадгалах боломжтой. За энэ юу вэ? Дэлбэрийн мэдээлэл нь 1 терабайт хүртэл үнгүүл юм байлээ л. 2 терабайт болонготой ерөн жоохон төлбөртэй болоо авчт юм байлээ. За энийг бас ашиглаж суруулаас их зүгээр санагдсан. За хамгийн сүүлийнх нь vTransfer буюу одоо хүмүүс ихэнх тохиолдолд нөгөө нэг хоорондоо файл дамжуулахдаа энийг бол ашиглаад байдаг. 3 ГБ хүртэл тийм 3 өдрийн тийм юм дээ. Тийм линк гаргаа өгчдөг. За би нэг линк гаргаж үзүүлээ да. Өөрийнхөө Gmail-ээр нэвтрээр орчин. Нөгөө талын хүлээн авах нь бас Gmail-ээрээ заавал нэвтэрж ордог юм билээ. Тэр нь жоохон ядаргаатай санагдсан. Mega Share бол энэ бол тийхгүй нөгөө талын үнэ нэвтэрж орох шаардлагагүй, зүгээр шууд линкээр нь татаад авах боломжтой байгаад байгаа юм. Даваа талтай мэдээж 20 ГБ хүртэл тийм боломжтой. За 3 өдөр файл. За нэг юм файл өгчлөлт. Тэгээд трансфер. Заавал өөрийнх нь хэлчихэж өгнө үү. За тэгээд энэ линкээ болохоор нөгөө рүүгээ явуулчих гэсэн үг. Энэ шүү дээ. Ингээд татчаад л нөгөө рүү явуулчихна. Энээс илүү надад бол тэр мегацэг энэ л их зүгээр санагдаад байгаа. Бас ер нь 3 ГБ-аас өндөр тийм файл яачин шеэрлчин хүмүүс рүү копи линк өгөө шеэрлчин. Тэгээд 3 хоногийн дараа устан гэсэн тийм байхгүй ер нь их даваа талтай санагдсан. За өөр тийм онлайн тийм үнэгүй бичлэг зураг хадгалдаг тийм сайт байвал комент үзэгдүүлээгээрэй. Баярлалаа.